За байнгын орооны эрхлэх асуудлын өрөөнд хамаарах энэ хийгдэх ажлуудын тал дээр нэг хэдэн санал байгаа. Ямар санал вэ гэхээр энэ туулгууд агсан аймаг сумдын энэ одоо хор хөнөөл эрүүл мэндэ одоо алдаж байгаа. Энэ байдал дээр онцгой анхаарч үзээсэй гэж бодож байгаа. За Улаанбаатар хотоос доош сонгон шуун фабрик, биокомбинат, алтан болог сум, өндөр ширээт сум, лүн сум, заамар сум гэдэг үнэхэрийн хорлон сүйтгэх үйл ажиллагаа хийцсэн юм шиг ингэж одоо хордож байгаа. Энд бол химийн хордлого, биологийн хордлого гэдэг одоо бүх хордлого бол илэрч байгаа. Тэгэхээр энэ хүн ардаа аврахын тулд яах ёстой бэ гэдэг тал дээр манай өргөдлийн байнгын ороо их толгой ажиллах шаардлагатай гэж үзэж байна. За нөгөө талаар агаарын бохирдол байна. Агаарын бохирдол дээр Улаанбаатар хотын автобус унаал яриад идэг. Бусад одоо микро автобус, портер, майти гэдэг энэ дизель хөдөлгөөртэй машинуудыг ердөөсөө ярихгүй. Энэ тал дээр одоо холбогдох байгууллагуудтай Улаанбаатар хоттой цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаж одоо үүрэг даалгавар чиглэл өгж хяналттай зүйтэй хаа гэж бодож байна. Нэг олон жил одоо эдэлсэн нэг портер машин гэхэд Улаанбаатар хотын гудамж ярахад яаж одоо агаарыг хордуулж байгаа нь харагддаг шүү дээ. Бүр хаазлаад авахаараа бүхэл бүтэн одоо 10-20 машины дээгүүр дээр харавтаа нь олгодож байгаа шүү дээ. Тэгэх мэтчлээ энийг одоо явуулахгүй бах. Үүнд одоо шаардлагатай гэж үзвэл одоо шаардлагатай гэж үзэхээс яхав фильтр тавих. За нөгөө талаар энэ 2 жилийн өмнө өргөдлийн байнгын орон дээр энэ октон дэвшлүүлэгч энэ одоо машины дээр харавтааг одоо бууруулдаг тийм био тийм бодисууд оруулж ирээд танилцуулж одоо жишээ нь лубрикон гэдэг. Энэ одоо автобус хот дээр туршиж байгаа гэсэн. Энэ яасан бол? Эний чинь одоо Японоос гэхтэл одоо усан онгоцсон дээрээ том одоо хөдөлгөөрүүд машинууд дээрээ туршаад үр дүнд хүрсэн юм байл шүү дээ. Гэх мэтчлэн ийм ажлуудыг одоо хийх хэрэгтэй байна. Хамгийн гол нь онцолж хэлэх зүйл гэхээр хүнээ хамгаалсан, хүн рүүгээ чиглэсэн ийм л ажлуудыг хийгээсэй гэж бодож байна. За